би ер нь архинд орж шүү гэдгийг бол өөрөө мэддэггүй. Архийг одоо тодорхой хугацаанд тодорхой давтамжтайгаар байнга хэрэгэлдэг. Энээсээ болоод хувь архины амралтай хүмүүст маань өгөөсгөл гэдэг юм бол гарч ирдэг. За энэ өгөөсгөлд болохоор би одоо ажил амьдралаа аваад явж гин тэр гудамжинд гарсан архичинтай одоо би адилхан биш. За би зөвхөн баяр ёслолын үеэр амсаж гин ажил амьдралаа аваад явж гин надад би боловсралтай байна, мөнгөтэй байна. Миний одоо архинаас болоод миний амьдралд ямар нэгэн тийм сөрөг таагүй юм байхгүй байна гэх жишээтэйгээр одоо архийг хөөж эхэлдэг. За тэгээ явсаар аваад өгөөсгөлээ одоо давж чадахгүй, хүлээн зөвшөөрөхгүй архиа угаад ах юм бол архины хамааралтай болцсон байдгаа. За архины хамааралтай болсон байгааг яаж мэдэх вэ гэхээр архинд одоо амархан шартах, архитах чадвар өөрөөр хэлэх юм бол нэмэгддэг эхний үе шатандаа бол. За тэгээд шартах хам шинж маань одоо хөөлрөх, сэтгэл санаа тавгүй болох, нойрондоо муудах, хоолн дургүй болох, за толгоо өвдөх, хартаар зүүдлэх ийм шинж тэмдгүүдээр бол шаардлагатай хам шинж илэрдэг. За хүн эрүүл одоо ер нь бол элэг маань хоргоожуулах чадвар архийг яаж хоргоожуулах вэ гэхээр 30 минутанд 10 г архийг хоргоожуулах чадвартай байдаг. За тэгэхээр бид 10 г архийг одоо 30 минутын турш тэрийг амсаа шимшээл суудаггүй. За нэг дур 50-аас 100 г-аар тийм ээ. Бараг сканаар 150 200 ч орчим ийм хэмжээтэй архины эргэлттэй хүмүүс маш их яарч уудаг. Одоо нэг хүний сүнг дараагийн хүн дээр ирэх сүнг бол яаран төвчин ядан хүлээс суудаг. Тэгэхээр ингэж хит яарч ууж байгаа тохиолдол маань элэг хоргоожуулах чадвараа алддаг байна. За энэ байдлаар бид нар амархан шартаад байгаа. За өөрөөр хэлэх юм бол шаардлагатай холбоотойгоор мөн одоо дотор эргэтэн системүүдэд улаан хоолой болон хотоод түлэгдэх тийм салс түлэгдэх тэрнээсээ болоод ходоод чочроод хоол иж чадахгүй болчиход байгаа. За тархин дээр мөн юм амархан мартах. Архины хэрэглээ одоо 4-5 жил архи уугаад ирэхдээ л юм амархан мартах. За барьсан давснаа одоо тэгэл олохгүй байх тий уур уцаартаа болох сэтгцийн талаас бас их өөрчлөлтүүд гарч ирдэг. За ялангуяа хардталтын шинж тэмдгүүд бас их үүсдэг. Одоо ихнэрээ хардах тий. За бусад одоо нөхцөлд өөрийг нь одоо ажлын талаас ч гэсэн шаардлага тавьдаг ч юм уу ах トゥ угийн талаас архины хэрэглээ чинь жоохон ихсээд байна. Энэ тал дараа анхааруул яасан бэ гэдэг ингэхээр маш их дургуутсан. Би одоо архичин биш намайг архичин гэж үзлээ эднэр хад үзлээч гэдэг юм уу тий. Ийм байдлаар өөрийгөө зөвтгөхөд яваад идэг. Энэ маань үгүйсгэл даймжирч байгаагийн хэлбэр. За дээрэс нь архинд одоо орж байгаа шалтгаан гэж бас байна. За ямар нөхцөлд архинд орж байгаа вэ гэхээр ер нь анх бол архийг огт амсаж үзээгүй ч шахам одоо залуучууд маань ажилд орж байгаа шүү дээ. Шинээр ажилд орж байгаа нөхцөлд за одоо шинэ жил гээд аваад үзье л да. Байгууллагын шинэ жил боллоо. За архийг одоо их шахалтаар амсаж үздэг тэд нэр. Маш тийм одоо архийг ууж болохгүй энэ бол хортоо зүйл шүү гэдэг мэдсээр байтал нь за нэг хундаг татлаа чи дөнгөж амсаж байгаа нөхцөл чи татчих уучих гэж хэлээд уулгачдаг. За нэг уудгүй юм аа, хоёр ууд юм аа, хоёр татнаа бид нэр ингэж ууж байгаа гэдээ бүр үлгэрлэж байгаа юм шиг одоо сөнгөө толгой дээрээ тавиад ингэж унаа гэж ингэж үзүүлж байгаа нь бол маш буруу зуршил. За тэгэхээр тэр дөнгөж архи амсаж байгаа хүн өөрийгөө хянах чадваргүй болон тэр чинь дорхноо төв мэдрэлийн систем дарангуулагдаад мансуурч байгаа. За энтэй холбоотойгоор одоо хүйтэн нойтоо өвлийн хүйтэнд одоо гараад гүйл яах вэ? Трикота дүүплтэйгээ плачтагаа гараад гүйл яах вэ? Тэ бэлдэж өгнө шүү дээ. Гэх мэтлэнгээр ийм сөрөг үр дагавруудыг бол гаргаж байгаа. За зарим архины хамааралтай хүмүүстэр нэг ялангуяа архин дурлах, архины хамааралтай болсон архин дондох өвчин гэж бүр сүлдээ үздэг. Энэ маань өөрийгөө хянах чадваргүй болж байгаа учраас ийм хэмжээний архийг би одоо уугаад одоо нэг 30 г, 50 г, 100 г архийг уугаад би болио гэдэг ийм бодолтой ороод өөрийгөө хэн чадахгүй цаашаагаа дамжираад одоо 2 хоног, 3 хоног, 14 хоног сар шахам өргөжлүүлэн хөлчөөрхөн уудаг. Үнийг бол архин дундах өвчин гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ хугацаанд архиар шараа тайлаад явдаг. Эрүүл мэндийн хувьд бол маш доголдож штэ. Өөрийгөө мэдэхгүй байна. Архинаас үүдэн гарч байгаа тэр шаардлагын хам шинж, тэр зовёрыг архиар л тайлж байгаа. Гэтэл ер чи эмчилгээнд орох хэвээр, хордлогоо тайлах хэвээр, цуснд байгаа алкоголын хэмжээг гаргах хэвээр штэ тий. Гэтэл тэгж чадахгүй байна. За тэгэхээр архинд орж байгаа шалтгаан бас цаанаас байна. За нэгдүгээрт юм байна. Хоёрдугаарт нь ажилгүйдэл ядуурлын төвшөнтэй холбоотойгоор ажил амьдрал нь болохгүй сэтгэл готрлын хэлбэрээр эрэгтэйчүүд маань архинд ордог. Эмэгтэйч бас ялгаагүй одоо дийлэнх нь
эрэгтэй эмэгтэй гэхгүйгээр хүйсийн ялгаагүйгээр орж байгаа шүү дээ. За тэгэхээр сэтгэл готрлын байдлаас болоод эрчүүд маань уйлаад нулимсаа гаргаад дотор сэтгэл санаагаа тайвшраад ингэж чаддгүй юм байна. Архиар л готрлоо тайлд юм байна. За дээрэс нь хэд одоо амьдрал баян чинээлэг тансаг тий одоо дутагдах гачигдах юмгүй ийм байгаа үед ч гэсэн сэтгэл хөөрөлд орох амьдралдаа хэд сэтгэл хангалуун байгаагаас бас хүн архинд орд юм байна. За архи гэдэг нь нэг талдаа эйфори буюу сэтгэл хөөрлийн байдалд орж байгаа учраас архиуж байгаа нөхцөл сэтгэл тааламжтай юм шиг тийм мэдрэмж төрдөг байхгүй юу. Тэгэхээр нөгөө тэр тааламжтай байдалд яа одоо төрсөн өдрөө тэмдэглэж जैन баяр ёслолоо тэмдэглэж जैन дээрээс нь шагнал авлаа тий. За тэрийг тэмдэглэх шаардлагатай байна. Мөн тэмдэглэж जैन гих мэтлэнгээр олон янзын шалтгаанаар бид нар архинд дурлах, архиныхаа маралтай болох ийм шинж тэмдгүүд бол гарч байгаа. Тэгэхээр үүнийг бол хүмүүс иргэд маань зөв зохистой одоо ялгах хэрэгтэй байгаа. Тэрэн дээр нэмээд архины хорвоо чанар гэж асан юм байгаа тий. Архины хорвоо чанараас болоод бие махбод шаардах ийм шинж тэмдэг бас нэлээд илүү явагддаг. За одоо таны хувьд одоо тань дээр эмчилгээнд явж байгаа, зөвлөгөө авч байгаа хүмүүсийн хувьд бас яг ямар шалтгаантай хүмүүс байна? Ер нь бол залуучууд насны хувьд одоо хэдээс хэдэн насны хүмүүс байна? Хүүсний эмч гэсэн аль хүүсний л дагуу байх шиг. За эмчилгээний явцад бол 35-аас 55 насны хооронд хүмүүс ихэвчлэн одоо архийг хэтрүүлэн хэрэглэх тий архин дондох өвчний хамааралтай болсон. За ийм одоо улсууд ирж байна. За энэ хүмүүс маань залуучууд бол харьцангуй арай бага байгаа. Тийм хамрагталт нь байгаа. Эмчилгээ маань бас эхлээд удаагүй байгаатай холбоотой иргэдийн маань хамрагдах хүрээ бас бага байна. Гэхдээ эмчилгээнд орсон хүмүүс маань бас үр дүнтэй явж байгаа. За нэг гэрүүлээс одоо гэрүүлийн эхнэр нөхөр хоёлаач орж байгаа тохиолдол байна. Ганцаараач орж байгаа тохиолдол байна. За энэтэй холбоотойгоор хэлэхэд хүйсийн хувьд хэлэхэд бол эмэгтэйчүүд маань эрэгтэйчүүдээс илүү архинаас гарах магадлал харьцангуй бага байдаг. Үр дүн муутай байдаг. Яагаад гэвэл эмэгтэй хүн маань сэтгэл одоо тогтвор муутай, амьдралын хат твчээр сэтгэлийн гутралаа даван туулах ийм чадвар бол сул байдагтай холбоотой бас архинд айгүй хурдан ордог. Өөрийгөө хянах чадваргүй болоод ирдэг. Одоо согны анхны нэгдсэн эмнэлгийн хувьд одоо яг тань дээр явж байгаа эмчилгээнд дээр ер нь бол ямар одоо эмчилгээнүүдийг ихтэй хийж байгаа. За эмчилгээнд манайх бол одоо архины сайн дурын эмчилгээ буюу одоо Миннесота сэтгэл засал, за энэ дотор бол ганцаарчилсан сэтгэл засал, группийн сэтгэл засал гэсэн ийм хэлбэрээр бол явагдаж байгаа. Дээр нь нэмэгдээд одоо хордлох тайлах өдрийн эмчилгээг бас хослуулан хэрэгжилж байгаа. Мөн сэтгэл зүйч маань сэтгэл заслын эмчилгээг бас одоо хамтран хийж байгаа. За цаашдаа бид нар ажилгүй одоо архинаасаа гараад одоо нийгэмших шаардлагатай юм хүмүүсийг одоо сонгон архин дүүргийнхаа засаг захиргаа одоо нийгэм хамгааллынхаа хэлтстэй хамтраад бид нар бас ажил төрөлд зуучлах, мөн нийгэмшүүлэх ийм тал дээр нь бас хамтарч ажиллах юм төлөвлөгөөтэй явж байгаа. Одоо одохгүй монголчууд гэсэн одоо баяр болох чинь сар шинийн баяр. За энэ сар шинийн баяраар гэсэн гээд одоо арх дарс одоо зохисгүй байдлаар хэрэглэх хүмүүс бас нэлээд байгаад байдаг. За та энэ хүмүүст иргэдээ бас яг хандаж юу гэж одоо уриалмаар. За сар шинтэй холбоотой Монголын уламжлалт баяр ёслол сар шин маань энэтэй холбоотой бид нар бол за ахмад үе одоо хөшчүүлээ бид нар аав ээжигээ өш настай улсуудаа бураагаа дээдлэх ёстой. Тэгэхээр энэ баяр ёслолын үеэр бид нар архинд одоо дурлаж явах, архийг хэтрүүлэн хэрэглэх энэ тал дээр бол ийм зохисгүй байдлыг одоо хэрэгж болохгүй л гэж хэлэх гээд байна. За яагаад гэвэл бид нар энэ уламжлалт сайхан баяраа одоо яаж тэр согтуу байгаа нөхцөлд хүн яаж золгох уу золгох арга барилаач бараг сайн гүйцэтгэхгүй шүү дээ мэдэхгүй. Тэгэхээр энийг бол маш хүндэтгэлтэй ингэж зөв архины хэрэглээг бол одоо ер нь бага хэрэглэхэн дээрээ тэгээд сар шиндээ сайхан шинлээрээ гэж хэлмээр байна.